Монголчуудын түүх, соёл, угсаа, монголчуудын иргэншлийн онцлогийн талаар зураг болгон явуулдаг түүхийн хэлхээ нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр энэ нэвтрүүлгээр бид нэр Монгол нутагт энэ Төв Азийн өндөрлөгт улсаа байгуулан оршин сууж исэн нийт монгол угсаатан, монгол туурхтан, тэрчлэн Монголын ертөнцийн тухай өгүүлдэрлээ. Тэгээ энэ удаагийн дугаарт бид нэр монголчуудын төр улсын нэгэн онцлог улс болох Монголын түүхэнд гүнзгий улмаар үлдээсэн жужаанчуудын тухай ярилцах юм аа. Энэ удаагийн нэвтрүүлэгт Монгол Улсын их сургуулийн түүхийн танхимын эрхлэгч, түүхийн шинжилгээ ухааны доктор профессор Дэлгэр Жаргал, шинжилгээ ухааны түүх академийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор Батцүрэн нар Бадамсан Бовтер таамт оролцож байна. За ингээд эхнийхээ асуултыг Бадамсан Бов. Энэ бид нар бол жужаан гэдэг улсын тухай ярина энэ удаа. За өмнө нь бол мэдээж хэрэг Сиамбэ хүн өмнө үгээд ярьсан. Тэгэхээр монголчуудын түүхтэй холбоотой энэ бүтэн ботволгож гаргасан энэ жужаан гэдэг одоо улсын нэр нь ямар очиртай юм бэ? Энэ яагаад энэ жужаан гэдэг юм? Энэ бол миний сонсоход бол нэг тийм хятад нэр шиг тийм ээ. Тэгээ өөр нэрүүд байна уу? Энэ жужаан гэдэг чинь яагаад энэ нэрийг одоо ингэж шинж ухаанд ингэж нэрлэж явдаг тухайгаас нэвтрүүлгээ хэлье гэж бодож байна. За тэгэхээр жужаан гэд байгаа энэ нэр томьёо бол харьцангуй түүхэнд бол Монголын түүх хөшлөг тогтсон нэр томьёо шүү дээ. Мэдээж хэрэг энэ Монгол нутгаар төвлөрөн 330-аад оноос 555 оны хооронд яг одоогийн Монгол улсын нутгаар төвлөрөн оршиж байсан улсыг нэрлэж байгаа нэр. За хятад сурвалжууд бол Ровран гэсэн нэрээр бичигдэж байгаа. Тэгээ мэдээж хэрэг тэр ээр авээ бол Монгол хэлний ир шиг ингэж ер нь бол юуны хувьд бол нэг жирхүү дуудагддаг. Жи үсгний барилтаа илүү орсон. Жи үсгтэй илүү төстэй. Тэр байдлаар нь рин гэдгийг одоо жин, римэн баав гэдэг жинэн баав гэсэн бид яриад байдаг тийм. Энэ утгаараа жигээр халаглаа бичгээр ингэж жужаан гэж уншигдаад байгаа. За судлаачийн хувьд бол тэр Рорван буюу жужаан гэдээ байгаа үг нь юу гэсэн утгатай вэ гэдэг дээр олон санал байдаг. Яг өвлийн ширхэгч нэгдмэл саналыг одоо ярихад бол жоохон төвхтэй л байна л да. Янз бүрийн саналууд олон бий. Тухайлбал манай нэрт одоо эртний түүхийн нэрт эрдэмтэн Гүнжин Сүхбаатар багш бол энэ бол нэрон гэсэн үг ээ гэж өөрөө үтсэн байх жишээтэй тийм ээ. За зарим эрдэмтэд бол энэ бол одоо тухайлбал хан цэрэнгуул энэ бол зузаан гэсэн үг байна Монгол хэлээр. За өвөр Монголын зарим судлаач бол одоо энэ бол ар орон гэсэн үг байна гэх тийм ээ. Гэхмэчлэнгээр одоо ингээд маш олон янзаар хүмүүс янз бүрийн санал бол хэлдэг. Тэгээ яалч байхгүй энэ бол язгуур Монгол угсааны угсаатан жужаанчууд бол тэр агуулгаараа бол жужаан гэдэг үг бол ямар нэгэн Монгол үг л байгаа шүү дээ тийм. Тэр зөвхөн ямар Монгол үгийг хятадууд ингэж галгалсан бэ гэдэг дээр л судлаачийн санал бас жоохон янз бүр байгаад байдаг. Тийм доктор нэмээд бас өөр хүмүүсийн саналууд бас байгаа юм чи чиний ярьж. Сүүлийн судалгаагаар бас нэг асуудал шийдэгдэг байгаа учраас тайлбар бол нэмэгдээд яваад хандлага бол байдаг. Бидний олж үзснээр манай монголчуудын ялангуяа манай бичиг судлаачдын сайн таньдаг Кесторны гэдэг эрдэмтэн нөхөр гэсэн. Нэгсэндээ Орос хэлний Козак гэдэг нэг казакууд хасаг зэрэг тэрнтэй ижилхэн нөхөд гэсэн утгатай үг байна гэсэн нэг тайлбарласан тал бий. Нэмж хэлэхэд нэрон гэдэг тал дээр бол Монголын эрдэмтэд голцоо санал нэгддэг дотроо. Ягаад гэвэл нэг Сүхбаатар багш бол энэ өөрийнхөө онлыг энэ концепц бол нэлээд үндэслэлтэй тавьсан. Нэлээд сайн судалгаатай. Энэ Ровран гэдэг үг маань ихт үедээ яаж дуудагддаг байсан юм. Тэгээд энэ ямар үсэг байсан гэд судлаад тагнаашж исэн энэ үсэг байсан байна гэд. Нуруун гэсэн үгээгээд энэ саналыг нь бол 9 онцгой 2003 оны Монгол улсын түүхийн 5 бүттэй болвол
дэмжсэн байна. Нярон гэж утсан. Тийм. Тэр Нярон гэж Монголын хожуу үед овг аймагуудын нэрч гардаг шүү дээ. Тийм үү? Энэтэй холбоотой юу? Ер нь Сүхбаатар багшийн судалгаагаар бол холбоотой. Ер нь Сүхбаатар багш бол язгуур монголчуудын гэдэг утгаараа бол түүхэндх анхны томоохон үе нь бол энэ үе гэж үздэг. Үүнийг дуртахын шалтгааныг бол бас монгол хэлтэн монгол огсоотнуудын гол цөм болж исэн. Чингис хааны үеийн одоо гол овг аймагуудын нэр бас энэ Жужааны үед тэмдэглэгдсэн тал байгаа л та. Энийг харгалзан үзээд Сүхбаатар багш бол нэрэн монголчууд гэдэг маань үндсэндээ бол Жужаанчууд тийм ээ. Татар хоёр нь бол энэ үеэс эхэлсэн гэдэг тийм том саналаа бол өөрийнхөө зохиол дотор хэлсэн байдаг. А манай Таван ботод энэ одоо 3 дугаар хотод болж гарсан энэ Жужаан улсын түүхийн Таван ботод бага судалгааныхаа төвшин нэгтгэн дүгнээд дээрээс нь ер нь Монгол угсаатан монголчуудын анхны бас томоохон улсуудынх нь нэг эртний өв монголчууд биш бүр язгуурын монголчууд гэдэг утгаар нь бол Жужаан гэж хэлээд байна. Бид нар чинь Хүнүү Самбигаа бол өв монголчууд, эртний монголчууд гэсэн тэр нөгөө юунд нь багтаадаг л та нэр томьёоны хувьд, үеийнх нь хувьд. А Жужаанчуудыг бол ерөнхийдөө бол язгуур монголчуудын үе юм болов уу гэсэн тийм онол бол сүүлийн үед Монголын судлаач дийлэнхтэй ярьж байгаа тийм ээ. Зайлшгүй талбарт энэ асуух. Тэгэхээр одоо энэ Сянби Нярон нарын түүх яаж холбогдож байна? Ер нь бол ийм л юм байгаа юм л да. Монголчуудын одоо өвг монголчуудын түүхийг ингээ ярихаар мэдээж бид нэр бол Хүннүү, Дунхуу хоёрыг л ярьж байгаа шүү дээ. Мэдээж Дунхуу нь бол Сянби ухаан гэж хоёр хуваагдсан. Тий. Тэгээ яг улс төрийн түүхээр бол Хүнүүгийн дараа Сянбийн дээр нь гарч ирээд ноёрхсон. Түүнээр Сянби улс гэж байгуулад за олмоор тэр улсууд бол зүйлд нь хуваагдаад зүйлдээ 3 тустай улс болоод явсан. Нэг нь бол одоо Жужаанчууд юм аа гэсэн тийм ийм байдалтай. Өөрөөр хэлбэл энэ Жужаан Монгол нутагт оршин байсан 330-аад оноос 555 он үе гэдэг чинь үндсэндээ нэг 4-өөс 6 дугаар зуун шүү дээ. Одоо бас 1500 600 жил. Тэгсэн үг тийм. 4-өөс 6 дугаар зууны үед бол зэрэгцээ Монгол угсааны монгол хэлтэн 3 улс оршин тогтнож исэн юм байна. Тэрний Монгол улсаар төвлөрсөн улс нь бол хэл нь бол одоогийн манай өмнөд хэлээс бол ялэмгүй 90-ээс жоохон цаахан орол зурагдчихж байгаа шүү дээ. Хэл нь бол өөрөөр өмнөд Монголыг бол яаж байгаагүй. Энэ бүрэлдэхүүнд орж байгаа. Өмнөд болон умард одоо хятад гэжсэн бол Тобо Вэ, Умард Вэ гэдэг тусдаа ус Сянби угсааны нэг улс байсан. За баруун талын нийцэлсэн Көхнөрөө төвлөрсөн Тугуухын буюу Товон улс гэж улс оршин тогтнож исэн гэж үзээд байна тийм. Тэр агуулгаараа бол энэ 3 Монгол зэрэгчиж орж исэн 3 Монгол улсын нэг юм аа. За хуучин уламжлалт түүх хүчлэгт бол айгу Сянбиг нь болохоор Хүнүүгийн дараа 2-оос 4-р зууны үед нь яриад 4-өөс 6-р зуун нь бол Жужаанаар төлөвлөлөөр явчихаар нөгөө бусад улсууд нь орхичдаг гэсэн байхгүй. Энэ Таван ботын ерөнхий концепцийн хүрээнд бол тэгээгүй. Энэ бол зэрэгцээ орж исэн 3 улсыг бол Сянбийн юунд нь бол нөгөө улсуудын бичсэн байгаа шүү дээ. Жужаанаа бол бид тусад бичсэн гэсэн концепцийн хувьд бол газрын зураг ч гэсэн харж болно. 3 улс ингэ зэрэгцээ орж исэн юм байна. Монгол угсааны гэдэг. Тэр концепцийг бол барьж бичсэн. Тэр агуулгаараа бол энэ чинь тэр агуулгаараа бол Сянби нэгдсэн улс байгуулахад Жужаантай байгуулсан гэсэн үг тэрний бүрэлдэхүүн байж исэн гэсэн үг шүү дээ, тийм үү? Өөрөөр хэлбэл эдгээр анханаас Хүнүүгийн бүрэлдэхүүнч байж исэн гэсэн үг. Хүнүүгийн бүрэлдэхүүн бүгд байж байгаа л Хүннүү улс мөхөд одоо хүчин судлаад ирэхэд Сянби нар хүчрэх хөгж гарч ирж нөгөө улсаа унгаагаад өөрсдөө улсыг байгуулсан. Сянби нар задраад олон улс болоход нэг хэсэг нь Жужаанаар тусдаа улс болж Монгол төвтэй улс болоо. Босд нь өөр газар улс байгуулж явж байгаа. Хоорондоо олон 100 гаруй жил байлдаад энэ 3 улс л хоорондоо тогтсон гэсэн үг шүү дээ. Ингээд эдгээр бол хоорондоо бие бинийгээ хүлээн зөвшөөрөөд ингээд одоо 200 гаруй жил бол яасан зэрэгчж оршсон гэсэн тийм. За тийм санаагаар байна. Яг энэ дэлгэрж байгаа докторийн хэлсэн дээрээс ингээд дүгнээд бодохоор одоо энэ эртний Монголын та бүдээ хэлсэн Монголын төвхөр эртний төвийн Таван бот. Тэгээ энэ Таван бот бол энэ өрөндийнхний судалгаа тэдний дүгнэлтүүдээс өөр. За хятадын уламжлалт түүхээс өөр. Одоо өрөндийнхэн бол евроцентрист хандлагаар бичдэг тийм. Европ төв. Хятадууд болохоор хятад төвийн үзлээр бичдэг. Тэгэхээр яг одоо бидний энэ 21-р зууны ихэнх үеэс эхлээд монголчууд
Монгол төвийн үүднээс өөрийнхөө түүхийг ичдэг, үздэг ийм шин чиг хандлага ингээд бий болж эхэлжээ гэж боддог байхгүй юу? Ер нь. Тэгэхээр бидний өөрийнхөө ойлгодог. Өрөндийнхэнд одоо ялангуяа суурьшмын соёл дээр нэгэнтэй. Манай мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй суурилсан, аж ахуй төвлөрөл бий болсон соёл, уламжил, зан заншлыг ойлгодог. Тийм учраас нөгөө явдаг маллал явдаг нэг тийм сонир бүлдүүлэг нөхдүүд байхгүй болохоор урагшаа суурин иргэншлэлээр орчиж дээр мичгээд хэрэгцээг хангаа яваад байдаг гэдэг нэг тийм ойлголт ерөөсөө нийлгүүдээ. За яг одоо энэ талаар асуулт асууя. Үлзий Баатрин ярьж байгаагаас. Жишээ нь энэ нүүдэлчдийн улсыг ямагт бүдүүлгүүдийн улс гэж хэлээд тэгээд өөрөөр хэлбэл тэгсэн гэрнээ эзэнт хүрэн байгуулсан гэдэг. Бүдүүлэг хүмүүс яаж эзэнт хүрэн байгуулсан бай таарахгүй. Тийм ээ? Өөрөөр хэлбэл хятад европчуудын үзлээр одоо дэлхийн төв монголчуудын үзэх үзлээр их яваад байдаг. Энд ер нь ямар дэвшил гарч байна? Монголчууд нүүдэлч аж ахуйтай болохоос улс гүрэн төр төсний уламжлалтай гэдгийг одоо элхийн босод одоо онолчод энэ түүх бичлэгт гүйлгээнд оруулахын тулд монголчууд юу хийх ёстой гэдгийн жишээ бол та нарын 5 боч юм шиг байгаа юм. Тэгэхээр ямар шүү шинэ үзэл онолууд одоо Жужааны түүхэн дээр гарав. Энэ дээр би ганц хоёр тайлбар хэлчихье. Яг нь мэдээж хэрэг ингээд Монголын эртний улсуудыг энэ чинь нэгтгэж бичсэн хүннүг өс тээ. Кеданыг дуустал тээ. 12 дугаар зууны монголчуудыг хүртэлх түүх шээ тээ. 1000 гаруй жилийн түүх бичигдэж байна гэсэн үг. Олон одоо төр тусуудын түүхэнд орж бичигдэж байгаа. Тэр ийм том хэмжээний цогц бүтээлийг гаргахын тулд эхлээд концепц боловсруулдаг юм учраас үзэл баримтлал боловсруулж байгаа. Үзэл баримтлал боловсруулахад хамгийн нэг асуудал бол арга зүй асуудал. Арга зүй асуудал дээр одоо тэр тухайлбал одоо нийгмийн байгууллагын асуудлын төрийн төрийн асуудлыг яаж юу гэж үзэх юм бэ гэдэг л байна шүү дээ. Асуудлыг чухал байгаа юм л да. Тэгээ энэ дээр бол бид нар ямар шүү байр суурь барьсан гэхээр таван батгийн хоорондоо ярьж чад. За бид нар яаж түүх хүчлэг бичиж ирсэн бэ гэдэг тэгэхээр анализ хийх хэрэгтэй. Яг тэгвэл бид нар бол өнгөрсөн одоо 70 жилийн туршид зөвлөлтийн одоо тийм марксист түүхчлэгийн хүрээнд түүх хүчлэг хөгжсөн. Энэ зөвлөлт арга зүй өнөө зөвлөлт Оросны боловсруус арга зүйгээр бид бичиж байгаа шүү дээ. Марксист арга зүй. Тэр хүрээнд л одоо бид нэлийн том амжилтанд хүрсэн гэсэн ерөнхий арга зүй тэр хүрээнд л хязгаарлагдсан. Тэр агуулгаараа бол манай үндсэн том дүгнэлт бол одоо Владимир Цовын Гочоевын феодализм буюу нүүдлийн феодализм онлын хүрээнд л хязгаарлагдсан байхгүй. Тэмцээс яах вэ? Феодализм байсан юм. Гэхдээ нүүдэлчтэй онцлогтой феодализм байна гэсэн. Тэр л онлын үнээр хязгаарлагдсан. 90 оноос хойш мэдээж өрөндийн арга зүй орж ирсэн. Гэхдээ өрөндийн арга зүй гэдэг байгаа бид нар бол тэрийг одоо эволюцийн буюу тийм ээ хүйслийн одоо нийгмийн хүйслийн онолог нэрлэдэг шүү дээ. Нийгмийн хүйслийн онол гэж одоо тэр шүүмжлээд байгаа онол маань ямар юм гэхээр нүүдэлчдийг бол нүүдэлчийн түүхийг бол харьцангуй буруу тайлбарсан гэдэг юм одоо тийм. Одоо нүүдэлчд бүдүүлэг, зэрлэг бүдүүлэг, нүүдлийн иргэншил гэж байхгүй. Нүүдэлчд бол дотоод зүй тогтлоороо бол төр байгуулах чадваргүй. Тийм учраас л төр байгуулсан бол тэр төр нь бусдаас зээлдэж авсан төр байдаг. Зээлгийн буюу тусгалын төр. Тусгалын төр. Өөрсдийн зүй тогтлоороо төр байгуулах чадваргүй нийгмийн хөгжлөн тийм гэж. Тэгээ ийм арга зүйгээд чинь тэгээд 90-ад онд бас энийг дагаж биччихсэн хүмүүс бас биелдэ манайхнаас бас шинэ арга зүй орж ирж байгаа. Тэгээд энэ онол бол угаасаа тэр 70-80-ад оноос энэ онолыг өрөндийнхөө өөрсдөө шүүмжилж эхэлсэн онол байхгүй. Эволюцийн онол буруу байна, алдаатай байна гэдэг өөрсдөө шүүмжилж эхэлсэн. Тухайлбал 2006-7 оны үед Кембрижийн их сургуулийн профессор Дэвид Снит гэж Headless State буюу тэргүүнгүй төр гэж зохиолчсон шүү дээ. Дараа нь Индианагийн их сургуулийн профессор Крис Эйтутийн хэд хэдэн судалгаа хэтэргээд одоо энэ бол алдаатай буруу юм а гэдэг ингээд шүүмжлээд явсан зөндөө судалгаа байна. Антропологийн хүн Монгол судлаач тааш. Антропологийн талаас, онлын талаас бол дэлхийд энийг шүүмжилсэн судалгаа маш эртнээсээ зэрэгсээ параллельны хөгжиж явсан. Одоо л нэлээд хүчтэй ингээд явж байгаа судалгаа. Тэгэхээр энэ арга зүй энэ өрнөдөж гэсэн арга зүй энэ өөрчлөлт шинжилэл явагдаж байгаа байхгүй. Тэр шинэ гарч ирж байгаа тэрний оронд гарч ирж байгаа шинэ арга зүй нүүдэлчин түүхийг шинээр авч үзэх боломжийг олгож байгаа. Хэцэнгүү. Тэгэхээр бид нэр аль болох тэр шинэ орж ирж байгаа тэр хувьслийн дараах үеийн онд гэж өөрсдөө бид нэрлээд байгаа. Тэр онд арга зүй үүднээс л одоо бичгийг бид нар юу болгосон юм. За нөгөө талаар бид нар мэдээж Монголын эрдэмтэд бичиж байгаа юм шиг хэдийгээр онол арга зүйн хувьд өрөндийн эрдэмтдийн төвшөнд тий яг тэр шинжлэх ухааны арга зүйгээр нь тэд нар хүлээн зөвшөөрсөн хандлага зүйгээр бичих ёстой ч гэсэн ерөнхий үзэл хандлагын үдэн чинь зайлшгүй Монгол төв төвшлийн үднээс бид бичих ёстой. Өөрөөр хэлбэл монголчууд өөрсдөө төгөө юу гэж үзэж байгаа тийм. Яг гадны хүн бид нэг тэгж үзэж байна. Бид өөрсдөө юу гэж үзэж байгаа гэдэг. Бид одоо улс жоохон зөрөгтэй тавьж
Ингэхгүй бол эн чинь хитрхи манай одоо түүхий гуйсан, нэг талыг давмгаалсан биднийг ойлгохгүй хүмүүс. Хятад төвийн юм уу эсвэл өрөндийн одоо тэр евроцентристик гэдэг аа тийм. Европ төвд үндсэндээ газар тариалангийн дээр суурилсан соёл бол их иргэншил юм. Нүүдлийн мал аж ахуй гэдэг бол угаасаа их бүдүүлэг юм гэсэн үндсэн концепт дээр явж байгаа юм л бид бол одоо ер нь байхад хэцүү байгаа. Тэгээ Бацар доктор бас нэмээд тийм ээ. Нэгэн байгуулалтаа залбаатай зарим одоо нөх багталтаа бас. Жужааны үе өрөөд ирэхлээр яг дэлгэр жаргал докторын хэлдгээр хуучин бол ингэж үздэг байсан. Хүмүүн сайн бай хоёр дээр нийгмийн байгууллагын тухай асуудал ярихдаа ер нь цогц дурддаг байсан манай эрдэмтэд. Би зөвхөн өөрсдийнхөө Монгол эрдэмтдийн нэг гац хоёр жишээ хэлье. Өрөндийнх нэг дэлгэр жаргал доктор хэлсэн учраас жужааныг болохоор яг төрөв биологизм гэж нэрлээд. Тэгээд ингээд дараашийн нуусууд нь байгуулах тахлаар дахиад нэг биологизмын асуудал яригдаад идэг. Тэгэхээр энэ өөр арга зүйн хувьд бол эргээд алдаатай. Энд чинь нэг ингээл дээшээ доошоо ингээл нэг даваа уруудаж өгсөж байгаа юм шиг ийм сонин бүтцтэй нийгэм байсан юм гэж хардаг байхгүй юу? Уг уламжлал нь бол үндсэндээ бид нар урд урдын нэвтрүүлгээ дээр ч гэсэн давтах гэж оролдоод байсан. Манад бол бас яг энэ уртлын хятад шиг цагаан армины уртлын хятад шиг династийн солигдлын асуудлыг яг бүхэл бүтэн ухсаатны үйл явц, нийгмийн байгууллагын үйл явцтай хамт тасалж хэрэгжилж байсан учраас өрөндийнхний жишээр. Өрөндийнх нь ч тэгж хэрэглээд байгаа тийм ээ. Хүний туслаа тэгээд өнгөрөөд энэ бол туслаа өөр ус. Тий, өөр юмд хайрцагтай тавьчихж байгаа. Өөр ухсаатан гараад. Тий, өөр юмд хайрцагтай тавьчихж байгаа. Ингээ өрөнд тусна. Тэгээд самбигийн гутаа тий дахиад тусна ингээ хайрцагтай тавьчихж байгаа тий. Тэгэхээр нөгөө Төв Азийн нүүдэлчдийн хоорондын залгамж чанар ухсаатны хөгжлийн онлын асуудал, ухсаатны үйл явц гэдэг чинь өөрөө тасралтгүй байдаг. Монгол хэлтэн Монгол ухсаатан үүсэн бүрэлдэх асуудал чинь бүр хүнөө байтугай бид нар урд нэвтрүүлэг дээр хэлсэн хөл төмрөөс авахлаа гэж хөөсөн. Энэ үйл явцыг зориуд ингэж тасалж байгаа. Энэ үйл явцыг ингэж зориуд тасалж байгааг нь бид нар аль болох нэгтгэх. Тэрийг нь тэр арга зүйн үүднээс нь хандахгүйгээр тэр арга зүйг хэрэглэхгүйгээр бичих гэж оролцсон учраас энэ Жужааны түүхийн Шамбын бүхэл бүтэн ботхарж ирж байгаа юм. Тэгээд Жужааны үе гарч ирж байгаа 5 дугаар бот нь болохоор бүр 6-аас 10 дугаар зууны Монгол аймагуд энэ төр гэсэн бүр тусгай нэр томьёо хэрэглэж Монголын түүх хөшлөгт урдан байгаагүй тийм хэд хэдэн санаа оноог тусгасан л та. Энэ 5 ботын бол онцлог. Яг тухайлан Жужааны хаан тус төр асуудал яаж яригддаг вэ гэвэл нөгөө сурвалжаа бас дагас хийгээд нэг жоохон маргаантай зүйлүүд үүдэг. Тэднийг бүгднийг нягтлж үзээд асуудлыг цоо шинээр авч үзэх оролдлогыг бол манай энэ ботын зохиогч мань бол өөрөө баримталсан байна. Жужааны хаан тус ч гэсэн өөрөө бас их онцлогтой. Тововтой бол одоо мөнхийн өрсөлдөгч тийм ээ. Тугантайгаа жоохон найз нөхөр. Ягаад гэвэл шууд хэл нийлээгүй харьцаа сайтай. Тугахуунаар дамжуулж өмнөд хятадтай бас харилцдаг байсан. Эфталит энтергээд дундад Азийн улсуудтай маш сайн харилцаатай байсан. Жужааны үед бол бас л хүнийгөө үеийн адилаар сайн байгаас илүү нэг бол дундад Азид хүртэл Монгол хэлтнүүдийн ноёрхол довтлогоон бол орж ирсэн. Энтергээд бол бас өмнөх үеэсээ ч онцлог байна. Дараачихын үеэсээ ч өөр зүйлүүдтэй. Энэ Жужааны үеийг одоо ингээ харахаар яг хуучин нөгөө дунд сургуулийн түүх ч юм уу янз бүрийн түүхэн дээр ихтэй нэг Жужаан гэдэг нэг дунд нэг юм байсан гэх нэг жижиг төр юм дурдаад ингээ явчихдаг. Тийм. Та нарын энэ номонд юу ботууд дээр болохоор нэгдүгээр Жужаанаар бүтэн бот гарлаа. Мэдээж их мэдээлэл байна гэсэн санаа. Зүгээр би одоо ингээ зүгээр сонирхчийн хувьд ингээ сөхөөл харахад л Жужааны 20 хааныг ингээ гаруул залгамжуудаар ингээ дэмжилцсэн байх юм. Тэр бид бол тэр хүнүү Шамбигээд олон улс явсан бүр дунд нь байж байгаа тэр жижиг төр Жужааны 20 хааныг мэдэх хүртэл ийм их мэдээлэл байна гэдэг чинь тэгээ бүтэн бот гарч яана гэдэг чинь асар их мэдээлэл байж таарна. Энэ ямар шүү тогтолцоотой улс байсан бэ? Яг хэр хүчрэхэг байсан бэ? Тэгэхээр эдийн засаг хүн амынхын талаар мэдээлэл юу байна? Жужааны хаан яг юу ядчих. Энэ тодруулах хийчих. Энэ яасан гэхээр энэ ерөнхий 5 ботын үндсэн зарчимд бол улс төрийн түүхийн хэсгийг хэлж бичиж байгаа. Энэ чинь улс төрийн түүх заавал байна. Нийгмийн байгууллал байна. Эдийн засаг үе аж ахуй байна. Тэгээ соёл байна. Өөрө цогцоор мичгүүдэд оруулж байгаа юм л та. Гэхдээ улс төрийн түүхтэр нэгэнт улс гэдэг ингээд династ гэж үзэж байгаа бол тэр династыг тасралтгүй ч гэсэн таахгүй. Манайд бол тэгж бичигдсэн түүх үндсэндээ бол энэ юунууд нэх байгаагүй байхгүй. Хэцүү багсууд хүний хүртэл бүтэн бичигдэв. Тэгвэл бүх хаадыг тохиолвол хүнүүгийн шаниуд байсан бол одоо мэдээ байгуул байгаа яг хэдээс хэдэн онд байсан гэдэг бүх шаниуг ингээд тодруулаад Шамбын ямар хаадууд байсан гэдэг бүгдийг тодруулаад Жужааны өмнө адилхан.
Одоо тухайн 320-оос одоо 555 онд байсан улсад юм бол тэр чинь хаантал байсан бай таараа тийм. Тэр хаадын бүгдийг ингээд тодруулж бичиж байгаа. Энэ нь зүгээр ботын онцлог байхгүй. Энийн шалгуураар бүх ботыг жигд бичсэн. Ингэснээрээ бол энэ динаас нь дасралтгүй явж исэн ялч явахгүй улс байсан гэдэг нэг шалгуурч одоо тэр шүү дээ тийм. Угсаа засламжаар хаад нь явж байгаа шүү дээ тийм. За энийг бол бүгдийг нь оруулж бичсэн бол онцлог байгаа. Тэгээд манай Бацрын доктор тэнд тодруулаад. Жужааны хаан тус тэр хүмүүн Сямбигийн үеийг бодвол нэг юм тодорхой ажиглагддаг юм. Хүн ам угсаатны бүтцийн үед бол хоёр үндсэн том бүлгээс бүрэлддэг. Жужааны хаан тус. Нэг нь бол Сүхбаатар огшийн нэрснэр өндөр тэрхтнүүд гэдэг төрөгдөө хэлтэй. За баргалж эртний төргүүдээс илүү анх түүхэн тэмдэглэгдсэн төрөх хэлтэн овг аймагуд. Жужааны хаан тус хүн амын бас нэлийн хувийг эзлэн шүү. А нөгөөх нь бол нөгөө монгол хэлтэй угсаатнууд. Энэ хоёрын хоорондын харилцааны асуудал чинь бас их чухал. Энэ харилцааг бол энэ бот дээр нэлийн тодруулж өгсөн байна. Энүүгээрээ бол бас өмнөх үеэс онцлог. Тэрнээс нүүдэлчдийн нэг хаан тус дурдангуудаа аль нэмэр гаралтай ингэлгүүгээр дотор нь овг аймагуудын нэр өччих юм бол хаанаас юу мэдэгдэхгүй нөгөө юунууд чинь бас хүмүүс чинь хооронд нь хольж утгах. Тэр байтугай мэрэгжлийн хэрнээ хольж утгачих гэдэг тохиолдолд бол олон түмэн уншигч нар төрөлдөх тохиолдол их гарна л да. Яг таны хэлснээр бол өмнөх үед бол 1960 эд оноос хойш Монгол улсын түүхэн бүтүүд Жужааны хаан тусын түүхчийн их ховор өчгдсөн байдаг шүү дээ. А яг 90 онд бол Сүхбаатар огш бол Монгол нэр улсгээ бүхэл бүтэн том болчихсон. 92 онд тийм. 92 онд Сүхбаатар огшийн онцлог нь бол проблемчилж битсэн. А яг саяны тэр династийн шалгуур хангаад хаадаар нь битсэн юм бол тэрэн дээр тун ховор. Улс төрийн түүх нэг жижигхэн бүлэг байдаг. А тэгэхэд энд бол улс төрийн түүхийг нэлээд дэлгэрэнгүй оруулж гисэн. Тэгээд Сүхбаатар огшийн проблемчлээ бичсэн учраас нөгөө асуудлуудаа сонгоо авчихсан. А энд бол яг бүхэл янзаар нь бүр илүү томор нь харах гэдэг шүү дээ. Зах зээл тэр 92 оныхаас илүү томор харах гэж оролдлого гэж болно. Зонхоо уран бүлгийн гаралтай Хямлай танил крем шүднийо бүхэл өдрийн турш таны шүдэнд өнгөр тогтоохгүй. Эрүүл амьдралыг эрхэмлэгч өрх бүрийн хэрэглэн Мондин Био. Органик шүднийо сого тавилгын их дэлгүүрээс судалдан авалт хийгээд 7 хоног бүр 120 сая төгрөгийн төлөө азаа үзээрэй. Мега блогсын ертөнцөөр аялцгаая. Таны инхри бяцхан үрсийн хамгийн сайн найз бол Мега блогс. Гарын эвсэл, сэтгэн бодох чадвар, бүтээл сэтгэлгээг дээд зэргээр хөгжүүлэх олон улсын эрүүл ахуйн чанарын шаардлагыг хангасан тоглоом Mega Bloks. Наран Kids бүгдийн тоглоомын дэлгүүрүүдээр таалагдж байна. Хүүхэд багчуудаа нан шилтгэнд нэг удаа хүүхдийн тоглолт болох гэж байна. Тоглолтод дуучин хүү Батын гүн, Бяцхан Мистөвийн октод болон олон хүүхдийн сонирхолтой хөгжөөнд тэмцээнүүд болно. Дашин дуртахад Наран Kids-ийн хүүхдийн баярыг тохиолуулан 3 сюрприз задлаа. Хямдралтай бэлэгтэй суглаатай худалдаагаа эхлүүллээ. 50,000 төгрөгийн худалдан авалт хийгээд 1 сая төгрөгийн супер шагнал болон бусад бөөнбөөн сюрпризийн эзэн болоорой. Наран Kids Уран бүтээгдэхүүний салбарт ISO 22000 стандартыг анхудаа нэвтрүүллээ. Талх чигээр хувьцаат компани. Swarovski брендийн хавар зууны шин дагуурууд худалдаанд гарлаа. Уран бүтээгдэхүүний салбарт үндэсний аюулгүй байдлын стандартыг анхудаа нэвтрүүллээ. Талх чигээр хувьцаат компани. Хашаач явахгүй үстэй. Хэрвээ дахиад хаа нэг тийш явах юм бол охиныгоо заавал дагуулад яваарай заяа. Уран бүтээгдэхүүний салбарт ISO 22000 стандартыг анхудаа нэвтрүүллээ. Талх чигээр хувьцаат компани. Сого тавилгын их дэлгүүрээс судалдан авалт хийгээд 7 хоног бүр 120 сая төгрөгийн төлөө азаа үзээрэй. Эрүүл амьдралыг эрхэмлэгч өрх бүрийн хэрэглэн Мондин Био. Органик шүднийо Зонхоо уран бүлгийн гаралтай Хямлай танил крем шүднийо бүхэл өдрийн турш таны шүдэнд өнгөр тогтоохгүй. Тэгээ одоо яг энэ дээр ингээд нөгөө түүхэн том дэвсгэр дээр нь харахаар одоо яг өөрхий манчгээд бол үндэстэн
алга болчлоо л доо. Устаа тийм ээ. Угсаатны үед тийм Угсаатны үед байхгүй болчихсон. Тэгэхдээ энэ чинь яг энэ Төв Аз энэ Азийн бүс нутаг дээр бол манж нэр чухал үүрэг гүйцэтгэсэн улс байгаа шүү дээ. Хэрвээ тэд нэр ингээд тусгаар улс байж чадаад цаашдаа оршиж чадсан бол тэд нэр түүхийч бас нэг онцлог сони юм гарч ирэх байлээ шүү дээ. Түнгүүс манж угсаатанд энд яа төр улсаа яаж байгуулж яаж нэрлэгдэж вэ? Бид нар одоо бичиж байгаа юм шиг. А бид нар тусгаар улс байгаад энэ уламжлалаа аваад ирсэн учраас түүхийг бичиж чадчихжээ. Өөрсдөө өнцгөөс харж чадчихжээ. Өөрийнхөө өнцгөөс харж. Тэгэхээр чи энэ дээр яг хятадын түүх бичигдэж байна, манай түүх бичигдэж байна. Манжнаар алга болсон учраас манжнаар бичигдэхгүй болчихж байна. Тэр донд нь түүхэн дасгалын орон зай байгаа. Тэгээ тэнд бас том орон зай байгаа шүү дээ уг нь тий. Өөрөмшин бичих. Түнгүүс манж угсааныхан манж тэр түнгүүс манж алтай язгуурын хилтэн угсаатан яаж төр улсаа тэр манай зүүн хойгоор байгуулж явж байгаа. Тэгээ ер нь бол зүгээр тийм тал байгаа. Ер нь бол яг хуу алтай элдэнүүд хоорондоо эртнээс нааш их харилцаатай мэдээч хэрэгтэй. Нэг улсын бүрэлдэхүүн тухайн хүмүүний бүрэлдэхүүн бид ярьж байна. Бид бол ороод бүгдээр байж л байсан. Шамбын бүрэлдэхүүн ч аль аль нь байж л байсан. Хожим төрөг уугарын бүрэлдэхүүнд бас Монгол хэлтнүүд бас байж л байсан тийм. Энэ агуулгаараа бол яг нэгдүгээр тэд нар ч юу юм да соёлын хувьд их ойрхон. Жужаан улс яаж байгуулагдсан ер нь? Одоо нөгөө Шамбы задардсан байсан тийм ээ. За тэр үе дээрээс л одоо бий болсон баг тийм үү? Жужааны хаант улсын түүхэн дээр бас онцлогнууд бий. Шамбыгийн задралтай холбоотой юм шиг эсвэл шууд умар түнгийн задралтай холбоотой юм шиг яг сургалтын мэдээ баримт нь байна л да. Жишээлбэл ерөнхий түүхийн процессор бол 235 онд Шамбын нэгдсэн улс задраад жижиг улсуудад хуваагдаад тэгээ говийн одоо өвөр Монголын нутгаас ч юм уу эсвэл одоо Монгол улсын нутгаас ч юм уу маш олон овог аймагуд цагаан ирэм давж урагшаага нүүж орсон баг. Жишээлбэл одоо Цифүгээл нэг аймаг шууд говь гатлаад энэ шан ууланд ирлээ гэхэлэр ягаахгүй Монгол улсын нутгаас урагшаага гараа явуулсан. Тэгэхэд Тообовын нар чинь болохоор одоогийн Шилийн гол хавцаанаас урагшилсаар байгаад тэр Хөх хотын тэнд очиж суусан. Гайж мэж ингээл яваад байгаа шүү дээ хэд хэд үеийн тэр урагшаа шар мөр. Тий. Тэгвэл жужааны хувьд нэг юм онцгой мэдээ өгдөг. 220-оос 317 оны хооронд холбогдох мэдээ. Их тийм томтой юм л хятад сурвалжтай байгаа юм л да. Энэ нөгөө 6 дугаар зууны 5-6 дугаар зууны зааг үеийн Лан гэдэг улсын Лан улсын бичиг гэдэг сурвалж дотор байдаг. Хүнүүгийн олон овог аймаг задарч утраа тал хэрээр дүүрэн ингээд хэдэн зуун овог аймаг нүүдэлдэг байсан. Тэдний нэг нь жужаан гэдэг тийм ээ. За нэг юм сонир мэдээ байгаа. Түүнгуурт нөгөө нэг сонирхолтой мэдээ нь болохоор ингэж байгаа. Яг энэ жужааны хаан өөрөө Тообовын хаатаа уулзахдаа та хоёр дээдс нэгтэй гэж байгаа. Нөгөө хаан нь хариулж байгаа. Тийм ээ би мэднэ гэж байгаа. Тэгэхээр энэ жужааны яг үүсэл гарлын яг энэ эхний үеийн асуудал дээр ийм тавихлаар иймэрхүү байна. Хоёрдугаар яг ингээд зүгээр ажиглагдаад байгаа зүйл нь яг нэгдсэн Шамбын ус задарсны дараа Монголд бол яг нэг хэсэг нэг тийм улс төрийн ботролын үе байсан юм шиг байна. Нэг томоохон овог аймаг юу хүчтэй нэг тийм лидергүй тийм үү. Эсвэл хүч ойролцоо тэмцүү байж болно. Тийм тохиолдолд энэ олон нөгөө нэгдлүүдийн нэг нь жужаан байсан юм шиг. Нэгдсэн захиргаанд ороогүй. Нэг хүний нэгдсэн захиргаанд ороогүй байгаа болохоос тус бүрдээ өөртөө ингээд бие даасан жижиг улс төрийн нэгдлүүд яваад тах шиг байна. Тэгээ жужааны хаант улсын улс төрийн түүхийг бол үндсэнд нь манай эрдэмтэд бол нэг 330-аас тэгээ Шилүү хааны шинжилт хүртэл тийм ээ. Шилүү хаан ч бас яг нөгөө модон шинэ таньшихуй хоёр шиг улс төрийн шинжил хийж тэгжээж дараа нь хүчрэг болгож нөгөө үеийгээ бадаж авч байгаа шүү дээ. Тэгээ тэр бадаж авснаар нь нэг хэсэг хардаг улсууд бол 402 оноос жужааны хаант улсыг эхлүүлэх дуртай. Энэ бол нөгөө л өрнөлийн евроцентризм нөгөө хятад төвчлөгийн үүднээс. Гэхдээ бас энийг зөвшөөрдөг өрнөлийн судлаачд бас байсан л та. Бүр Сүхбаатар багшаас даруй 15 жилийн өмнө жужааны хаант улс байгуулагдсан гэж хэлжсэн судлаач бол би Маккартни гэдэг 315 онд байгуулагдчихсан гэдэг. Сүхбаатар багш бол яг бүх судалгаагаа яг зөв хийгээд 330 орчим зөв юм байна гэж гаргасан учраас энэ он тооллыг Монголын судлаач баримталдаг. Тэгэхээр үндсэндээ 330-аас 400 оны хооронд жужааны хаант улс чи өөрөө нэг бэсрэг жижиг хаант улсын хэмжээнд байжээ. Тэгээд Монголын нутагт зундаа бол Монголтой хаад нь бол нутаглаад өвөлдөө бол говь руугаа очиж дулаан газар очиж нутагладаг.
Тэгээд яг үндсэндээ Шээлүү хаан бол улс төрийн шинжилт хийгээд бүр засаг цаас тогтоогоод хууль дүрмээ шинжилээд тэгээ энэ Шээлүү хааны шинжилт хамгийн сонирхолтой нь Тобогийн хааны шинжилт хоёр нэг доршихуй явагдсан байгаа ш. Хоёулаа нэг 400 оны орчим явагдсан байна. Тобогийн хаан урд умард буй улсад бас төрийн шинжилгээ явуулаад эдийн засгаа шинжилээд газар тариалан зарим хэсгийг нь хатад иргэдийг авчиж ингээд эрхэл мэрхэлгээд ийм улс төрийн шинжилгээ явуулж байгаа. Тэнд Жужааны хаан тусад Шээлүү хаан буюу Жаран хаан шинжилгээ явуулж таарсан байна. Хоёулаа яг зэрэг шахуу явуулсан байна. 400 оны орчим. Бараг л нэг жил шахуу. Тэгээд дараа нь умард буй улсын хаан хэлж байгаа юм. Энэ күнзийн сургаалаар бүдүүлгүүдийн дунд гинт ухаантай хүн гарвал айхтар шуурга босч дэгдэг гэдэг үний юм байна. Энэ Жужаанчууд дийлдэхэ байлаа. Энийг яах вэ? Төрийн бодлогын хэмжээнд асуудал тавиад өөр хэдүүдээ удаа бэлтгэж сүрхэд товтлогоо хийж байгаа шүү дээ. Жужааны хаан тус их мөхөх гэдэг. Тэгээ бараагүй. Төрийн нэгдлийг байхгүй л. Тий. Тэгэхээр Жужааны хаан тус бол үндсэндээ ингэж ойлгож болох юм. Бэсрэг хаан тусын хэмжээнд бол нэг одоо нэг 70-80 жил тийм ээ. Эсвэл нэг 60-70 жил оршин тогтнож байгаа. Тэгээ нөгөө л Төв Азийн нутаг дэвсгэрт байгуулагддаг улсуудын жишгээр империйн хэмжээнд очиж байгаа байхгүй. Тэгэхдээ түүхчдэгт бол Жужааны хаан тус гэж нэрлэдэг. Гэхдээ яг нөгөө шалгуур критерий хэмжүүдээр ингээ харах юм бол бас л импери байгаа. Тий. Бүх Ядоны хоогоос ч авахуулаад тентх Кидан Комосыг захираад бүр баруун тийш ингээд Юэбан буюу одоогийн Киргизийн нутаг хүртэл. Ийм өргөн удам урагшаа бага л да. Урагшаага бага. Нөгөө өмнөд үедээ одоо өмнөд ягаад гэвэл нэг Тобо байгаа. Хүчтэй болсон шүү дээ. Тэр чинь бас импери шүү дээ. Тэр нь бас Хятадууд бол импери л гэж үздэг тийм ээ. Эзэн тус гэж үздэг Тобо. Ерөнхий бол улс төрийн түүх нь бол нэг иймэрхүү байдалтай ихэлсэн. За энэ улс ер нь ямар шиг улс вэ? Одоо ерөнхийдөө эдийн засаг улс төр зохион байгуулалт юу гэдгийг хаатан ухсаар хийж яваад. Ер нь бол яг төрийн байгууллагын хувьд бол үндсэндээ бол өмнөх уламжлалаас авсан юм хэсэр ихтэй. Бодор огшоо өөрийнх нь судалгаан дээр хүртэл байгаа шүү дээ. Одоо тухайлбал юунд бол одоо 100 мянга гэсэн юу байна? Нэгж байна. Тийм учраас энэ бол одоо мянгатын тогтолцоо 10-ын тогтолцоо байсан юм байна. Өнөөгийн үеэс уламжлалтай байсан байна. Яг тэр босод нэг хувааж хэрдэг тэр зачмууд нь адилхан байсан байна. Тэгвэл яг мэдээж хэрэг төрөв байгаа юм ч урагшаа шин юм гарна тий. Бас хөгжин шүү дээ. Тухайлбал онны цол хэрэгэлдэг болсон байх чинь тий. Тухайлбал одоо хаад нэгэ суухаараа нэг оноо шинэ он тоол эхэлдэг тий. Дорн дахны тэр уламжлалыг тухайлбал манай юунууд Жужаанчууд үеэс эхэлсэн байх шүү тий. Энэ бол шинэ үзэгдэл тий. Мөн хаадаа мөн өрөмснээр хэрэгэлдэг тийм ээ. Тогтмол тэр нь бүр тогтмол хэлж. Тэгээ одоо бурхны шашин хүчтэй дэлгэрсэн. Чи Тобоц тийм юм. Бид түрүүн сайн бид Тобог яриадсан тийм. Монгол улсын нутагт байсан одоо Жужаан мөн адилхан. Тэгээ бурхны шашин одоо хүчтэй дэлгэрээд ирэхээр яадаг үг гэхээр төрийн бодлогын үзэл сурталын үндэс нь бол одоо бурхны шашин болж эхэлсэн гэж. Яагаад үг гэхээр улсын багш анх одоо өргөмжилсэн гэж байгаа. Тэгээ тэр Лам Дарма Пария гэдэг нэртэй хүнийг улсын багшаар өргөмжилж 3000 өрх сойрхон шагнасан гэж байна л да. За энийг бол судлаачид маань юу гэдэг үг гэхээр энэ бол бурхны шашин, төрийн шашин болсны шинжээ. Ягаад гэвэл улсын багштай болсон байна. Улсын багштай болсон байна. Тэр бол улсын багштай бол зүгээр шашин дэлгэрсэн гэсэн үг шүү дээ. Төрийн шашин болсон. Тийм учраас одоо төрийн үзэл сурталчилан үндэс нь бол одоо буддизм болж ингэж эхэлсэн. 1500 жилийн тэртээ шүү дээ. Тийм. Тэгж одоо үздэг. Тэр агуулгаараа бол мэдээч хэрэг ингээд юуны хувьд төрийн ёсны хувьд ингээд үзэл суртал юу гээл цааш улан болонцын зохион байгуулалтын бичээл сайжруулаагаа хэрэлдэ. Хожимын монголчуудтай холбогдох талаас бол илүү хүн яг одоогийн Монгол улсын нутагт байсан хожим тэгээд илүү их одоо юу гэдэг нь те бусад одоо хятад матад холцоогүй харцсангуу одоо цэвэр юугаа хадгалж чадчих ш тийм одоо мэдээж хэрэг аж ахуй ахуй зан жишэл бүх юм л тийм байсан байж таараа. Тэр агуулгаараа хожимын монголч одоо тэрнээс дараа төрөг уйгур улсын оршин тогтноод тэрний бүрэлдэхүүнд мөн ороод тэгэл тэн дотор байсаар байгаа л дараа нь хүчрэгч гарч ирсэн л гэсэн тийм. Энэ агуулгаараа язгуур Монгол бол одоо усал гэж л үзэж байгаа юм л да. Мэдээж хэрэг харамсалтай нь одоо юу л да. Хүмүүн Сямби Жужааны яг өөрсдийн бичгийн дурсгал бол одоо болтол олдоогүй шүү дээ тийм. Одоо болтол олдоогүй. Тийм болохоор үндсэн дурсгал нь өрөөгөөс хойш тийм. Бичиг яруу найртай одоогор олдсон юм аа. Таадын тамгатай үйлчлэгээтэй гэхэр чинь бичиг үсэг болол. Тэгэл одоо тухайлбал хаадууд нь бичиг загтал илгээгээл тэр нь яттаар ингээ бичсэн загтал одоо номдор үлдээ өртцээ. Олдвор
сургуульд ер нь хэр байдаг юм ээ? Таны талаар одоо энэ бичиг үсэг соёл одоо утга зохиол эдийн соёл ер нь утга соёл оюун санаа ямар байсныг нэг бас нэг илрүүлдэг баримт нь бол эдэлгийн зүйлтэй тийм ээ. А зүгээр бичгийн дурсгалын хангалттай мэдээ баримтууд бол бий. Тэгтээ харь хэл дээр үлдсэн. Хятад сурвалж дээр үлдсэн. Одоо харин саяхан нэг брахман үсгээр тийм ээ. Тийм. Нэг хүсэлтгэн бичээсгээ. Шинэ бичээс олд. Хөлтгөн бичээс гэж байна. Тийм. Манай Монголын эрдэмтэд бүр 20 дугаар зууны 70-аад оноос гадралж ирсэн байлээ. Тэгээд саяхнаас бол тайлж уншиж байна. Тэгсэн ямар ч байсан тэрийг бол монгол хэлээр л бичсэн юм шиг байна. Эхний ээлжинд төрөх сэтгэл. Урьдчилсан судалгаа тийм байна. Урьдчилсан судалгааны 4-5-ын зэрэг хүн судалсан байна. Өрнөгийн эрдэмтдээс. Тий. Тэгээд тэн дотор эхэлж байгаа үг энтрийг нь харахаар бол яг л манай монгол хэл бичгийн соёлын бас нэг тод баримт болохоор үг мөрөөр эхэлж байгаа шиг байна. Бидний хаад тэгэд энтер гэдэг. Нэгэсэндээ хаад ханхууд нар гэсэн утгатай. Өөр одоо бичиг одоо соёлын хувьд ч юм уу тэр байтугай бүр шинжлэх ухааны төвшөнд хүртэл жужаанчууд өөр зүйл сонирхож байсан бол бичгийн дурсгалын бол мэдээ байгаа. Жишээлбэл өмнөд хятадд Тобо улсыг давуулаад нэгсэндээ нөгөө торгон зам чинь хэвтэ тэнглэх босоо тэнглэх гэж нэг яригдаад байгаа шүү дээ. Тэгээ манай эрдэмтэд болохоор босоо тэнглэгийн нэг торгон зам байсан байж магадгүй гэж ярьдаг тийм ээ. Хөхнөөрөөр дамжаад тогооноор дамжаад хятад руу Сичуанаар ордог. Тэр замаар харилцаад өмнөд хятадаас Луужингийн цагийг нь тэгээд өөр чинь бас юу илээ хэд хэдэн зүйлийг тэр байтугай бүр мэрэгчлэнгийн нийлгээг чи гэсэн утгатай зүйл илгээсэн байна. Хоёр төвд бас нэг их айтайхан тийм сонин түүхэн баримт байдгийг. Нэг Тобовыг нэг төшмөл нэг жоохон юм сонирхох дуртай. Тэгээд дундад Азаас ирсэн нэг ламд шав орчих гээд оролдоод гэрт нь очдөг юм байна л да. Ер нь байна. Тэгсэн нэг удаа очсон чинь нэг жужаан сууж гинэ нэг үстэй дийлмэлт нэг нөхөр. Тэгсэн нөгөө ламч нь нөгөө Тобовыг төшмөлийг тоодгүй. Нөгөө жужаантай яриа суугаад байдаг. Айгуу сайхан халуун яриа дийлгээ суугаад байна. Тэгээ нөгөө Тобов бүр аргаа ороод ингэсэн юм шиг. Энэ арьс нүүрсэн ямар нүүртэй хүнтэй та яхахлаар харьцсан. Энэ ер нь одоо ямар очиртай яасан юм гэсэн. Энэ хүн чиний мэддгийн хажууд бол уулаа. Хамаагүй чи бол энэний хажууд юусэн чулууны дайны мэддэгтэй гэсэн маягийн хэлсэн байна. Тэгээ нөгөө хүн бүр шарн гоцоогоо нөгөө Тобовын төшмөл янз нь мөрөцсөн шиг байна тий. Энэний мэдлэг бол илүү гэ. Хоорондоо сарсан мэдлэгээ сарсан байм. Тэгсэн яг тэр цагт нам аялдсан байх. Тийм жимс боловсрч ирсэн юм шиг байна. Тэгээ нэг чавганы модон дах жимсийг тоолж чадахгүй Тобовын төшмөлөөс асуусан чинь нөгөөх нь харж ярьж байсан да. Толгоос өсөрсөн. Тэгвэл энэ жожоо хүн чадна. Тэгсэн нөгөө жожоо хүн бүснээсээ нэг сонь дэнс шиг юм гаргаж ирээд хэдэн салсан хэмжин гутаа чавгыныхын тоо хэлсэн баг. Математик нөгөө тий. Нөгөө чавгыг яг нэг бүрчлэн тоосон яг тийм байсан. Тэгээ мөрөндөө морой алдсан баг. Тэгээ тэр Табгачгийн төшмөл хэлэхдээ ингэсэн байна. Энэ бүх хөрөлдөж дуудуулахаас өөр юм мэддэг гэж байна. Тэр чинь бас давхар мэдээлэл болоо. Тийм хоёрын мэдээлэл. Нөгөө бүхий уламжлал байгаа биз? Тийм дуу хуурны уламжлал. Хэдийгээр тэр Табгачгийн хүн жожоо хүнийг доромжилж хэлж байгаа ч гэсэн бүх хөрөлдөх бол бас л ертөнц ахуулаад монгол хэлтэй ухсаат нүүдэлчдийн үндсэн тийм зугаа цэнгэлээс гадна спорт тий. Янз бүрийн утгаараа хэрэглэдэг юм байсан байна гэдгийг бол энэ хөөрхөн жижиг мэдээ гэрчилдэг. Энийг бол энэ бол том баримт шүү. Тооны ухаан бол асар тийм байна. Тэр ургаж байгаа чавганы жимсийг тоолно гэдэг. Тийм эсгээр нь тоолчихсон тийм шүү. Одоо ч гэсэн бас бидний монголчууд чинь булчингийн дэвчтэй л гэдэг. Гэтэл тарихны асар өвчтэй байгаа тул тэгээд тэр өмнөдлийн хятадын улсууд бас тэр яг нэхэж байгаа энийг явуулаач мэрэгчлэлтийн явуулаач гэж байгаа юм. Луужин цаг хоёроо нэхлэр бас л мэдрэмж бол бас л тэр талынхын мэдлэг бол нэлээд өндөр л байна гэсэн. Цаг одоо ямар цаг вэ? 9 цаг л байна. Эсвэл усан цаг ч усан цаг байж болно. 9 цаг л тэр үед. Ер нь бол жужаан бол тодорхой хэмжээгээр өөрийн чинь хэлснээр тэглээ шүү дээ. Эзэнт гүрний хэмжээний тиймэрхүү шинж төлөв ажиглагддаг гэж үзэж байгаа үзвэл энэ улс бол цэрэг армийн хувьд ер нь хүчрэх эдийн засгийн хувьд ямар шүү байв гэдэг мэдээлэл ихэр байна. Цэрэг армийн хувьд бол хүчрэг.
Монгол эрдэмтэд гадаадын эрдэмтэд хоорондоо жоохон санал зөрөлддөг боловч цам гараг гэдэг нь хадны зураг байгаа. Хамгийн шинэ хоогоо олоод тэгээ жожооных байж магадгүй гэж хэлсэн юм билээ. Тэр чинь бол яг тийм нүдэнд байгаа шүү дээ. Маяна. Энэ. Наад чинь хоёрынх нь стил нь гэх чинь нэг ламинар юу өнтер гэдэг нэг хоёроо ухсарч нэг хооронд нь хэлэхтэй. Тэр арга технологи нь хүртэл ялгаатай. Тэрний нарийн цагийг харуулсан. Яг гадны эрдэмтэд энийг түргэл гэдэг л дээ. Гэхдээ яг бичгийн баримтанд байдаг байхгүй юу? Нэг юм жишээ байгаа. Шээлвэн хаан яг төрөө шинжилчээд байжсэн. Шээлвэн хаан чинь өөрөө яагаад Тобовойтой тэгж хүчрэхийг үзээдсэн гэвэл улс төрийн холбоо байгуулсан юм шиг байна тэр үед. Тобовойгийн эсрэг хожуудсын улс, Тэфү хүннүү. Тэгээд Муюуны ян улс тийм ээ. Тэгээд Шамбин аймагуд Тобогийн эсрэг. Тэрэнд нь жужаанаар нэгдэхгүй юу? Улс төрийн хувьд. Тэгээ нэг холбоотнуудаа туслана шүү дээ. Цэрэг зэвсгийн тусламж үзүүлнэ. Тэгээд нэг намар голцоо даймбалтай бол намраас нэг цагаан сарын хооронд явагдаад байх шиг байна. Жужааны үйл. Тийм тэгээд цэрэг явуулсан байгаа юм шилэн. Тэгсэн тэрийг нь угаасаа нэг Тобовыг нь мэдчихэд энэ замаар энэ цэрэг нь орж ирж магадгүй гэдэг нөгөө Тобовыг чинь бол 2-3 фронт дотор байлдаж штэ. Тэгээд жужаанаар орж ирж магадгүй цэрэг бэлтгэсэн байсан. Тэрэн дээр нь гиндэд орцсон юм шиг байна. Жужааны цэрэг. Тэгээд нэг 2000 хүн морь хуйг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуйг нь байсныг бол бүрэн илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг заавалчгүй төрөг болгох гэдэг шаардлага байхгүй л гэсэн үг л дээ. Суулжийн мэдээ нэ. Тэгээ 2000 бүр тоог нь 2000 хуйгт морин цэрэг гэдэг чинь тэр үед бол асар өндөр тоо. Тийм цэргийн тоног хэрэгсэл их байна гэсэн үг. Тийм тэр чинь нүүдэлчид бол угаасаа нэг 30-40 мянган цэрэгээр байлддаг. 100 мянган цэрэг цугларах юм бол ястай аимшигтай хүч болно. Яг төрөгчийн холбоотой гэдэг нь нөгөө өндөр тэрэгтнүүдтэй. Яг нөгөө турклогчд нөгөө дандаа л өөрсдөө давмгайнтыг алтаад байгаа учраас тэгээд байгаа байхгүй. Сам гаралт байгаа шүү дээ. Тэгээд алтаа нутаг бол жужааны үндэс нутаг гэдгийг л нөхдүүд ерөөсөө л ойлгохгүй. Ер нь өрнийхэн энэ төрөглөгчд энэ барууны төвчд бол нүүлжтийн талаар их төсөөллийн ойлголттой. Тэгээ өөрийнхөө онлоор тэдний ертөнцийг таацуулах гэж оролддог. За нөгөө тэгүр онлын хувьд бол их буруу солгоо өөрөөр хэлбэл иргэншил биш гэж үздэг. Өөрөөр хэлбэл манай чухыг эрхлэх бэлчээрийн аж ахуй гэдэг чинь өөрөө үйлдвэрлэлийн хэлбэр юм а гэж таньж чаддгүй. Тийм. Зөвхөн мал дагсан хүн гэж ойлгоод тогтолцоо байна гэж ойлгодгоо, зарчим байна гэж ойлгодгоо. Тэгэхээр зэрэг энэ өрний төвчдийн үзэл бол аргагүй л дээ. Тэднээс нөгөө бидүүнүүд, аборигенууд, Лапландын нүүлжтээс өөр, тэнүүч нүүлжтээс өөр нүүлжт үзээгүй. Тэрнтэйг адил төсөөллөөр одоо бичсэн нэг ажиглагддаг л да. За тэгээд нөгөө илүү соёлцсон гэхээр зэрэг төргүүд хэдэн зуун сая болохоор тэдэнтэй холбоотой болохоор тэрнийхээ мэдээллийг дамгаалж авдаг. Тэрний судлаачд нь ингэж яадаг иймэрхүү юм байдал байх гэж ингэж. Тийм төрөг судлаач бас нөгөө талаар бас дамгаал хөгжсөн тийм. Нэлээд судлаач манай багтаараад олон газар хүчтэй хөгжсөн. Монгол судлаач хүчтэй байна л да. Бид өөрсдөө олон төрж чадахгүй болоо. Тэр бас нөгөө талаар нөлөөлж байгаа шүү. Нэг зүйл байна одоо энэ дээр энэ. За жужааны үед чинь одоо манайхтай сүүлд маш Монголын түүхтэй холбогдсон татарууд байна тийм. Татар. Тэгээд одоо өндөр тэрэгтэн буюу түрк гаралтай хүмүүсийн яг энэ дотор ороод ирж байна. Тэгээд хожим энэ дотроос чинь түрк гарч ирлээ тийм үү. За дараа нь бүр 12 13 дугаар зуун хүртэл татарууд Монголын энэ тавцсан их өөр гүйцэтгэлээ шүү дээ тийм. Энэ татарууд яагаад энэ жужаан та холбогдоод энд ингээд хүч байна гэж одоо үзсэн бай. Одоо бүр монголчууд чинь татар гэж нэрлэдэг гэдэг шүү одоо. Ер нь л жужааны үед яасан хожимын монголчуудтай холбоотой шижин бол маш олон байна. Жужааны үеэс тийм. Энэ бол шууд холбоотой. Шууд тодорхой бодлого босон шугамар гэсэн үг. 13 дугаар зуун Монгол гэдэг үг тий тэрний гарал үүсэл тий ийм тухай асуудал байна шүү дээ. Тэр чи одоо тэр Монголио гэдэг Монголио. Тий Монголио гэдэг. Одоо өөрөөр хэлбэл жужааны өвлөцийн нэрээс. Тий. Юутай гэдэг бас гаралтай гэдэг. Монголио гэдэг бол одоо Монгол гэсэн үг байна гэдэг. Ихэнх олон орны эрдэмтэд, Японы эрдэмтдээс холаа сүүлдэн Сүхбаатар бид нар чинь саналыг бол тийм байна. Тэгэхээр бас энэ үеэс. Яагаад гэвэл тэр нэг байнгын толгойлогчийн нэрээс л үүсэлтэй. Монгол гэдэг үл үүсэл ах гэдэг саналыг бол чухал миний хувьд энэ их зөв юу. Олон санал байдаг. Тийм олон санал. Тийм. Өөр бол тэр чинь нөгөө баригдаад яасан. Монголио нэртэй. Монголио авахтай. Тэгэхээр одоо дараагийн юу болох бол татар байна. Татар гэдэг үг бол одоо тэр татан
Тантаан, татаан гэж хааны нэрээс үүсэлтэй. Хааны нэр. Хаана. Тэгээд тантаан гэж тэмдэглэгдсэн сурвалж дээр энэ бол татар гэсэн үг ээ. Тэгээ энэ бол одоо Жужааны өөр нэгэн нэр гэж байгаа шүү дээ. Нэршил юм аа. Өөрөөр бол Жужааныг бас өөрөөр татар гэж нэрлэдэг гэсэн. Энэ одоо сурвалж юм ийм байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр бол юунаас үүсэлтэй гэхээр тэр татаа хааны нэрээс л татар гэдэг. Өөрөөр хааныхныг одоо тэднийг ингэж нэрлэж байгаа. Тэрнээс Шингэсийн Монгол гэдэг шиг. Тийм. Тэгээд ингээд үүссэн юм байна гэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол бас хожимын одоо угсаатны нэршлийн хувьд хүртэл ингээд шууд тэр нэр нь Жужааны үеэс үүсээд явсан. огт төршлөгдөг гэж хэлсэн урж байгаа. Тэр байтугай хаашаа. Одоо хожим одоо энэ чинь яг одоо уучлаарай. Тэр юм татар хүртэл явлаа. Жужааны үеэс огт төршлөгдөг Чингис хааны үе хурж ийнэ гэдэг Бацрын докторын хэлж байгаа тэр дундуур хэлсэн өгүүлбэр их сонирхон санагдлаа. Татарууд энэ. Өөрөөр хэлбэл энэс өмнө бид нар ингээд нэг тасраад Чингис хаанаас өмнө нэг Монгол гэж юм байгаагүй. Яг энэ бол гэхдээ шин түүхэж ойлгогддөг юм байна. Жишээлбэл 21 оны түүхийг коммунистууд зохиохдоо 21 оноос хойш Монгол улс бий болсон юм шиг. 11 он урагшаа зүгээр нэг тийм хачаа юм байсан. 21 оноос хойш бүх юм эхэлсэн юм шиг. Ингээд зохиодог шиг нөгөө тэгэл одоо Жужаан гэж нэг тусдаа нэг юм байна. Тэгээд алга болчоод ахаад нэг өөр юм байна гэж ингэж үзэж байгааг таны тэр хэлж байгаа үг бол үнэхээр энэ Төв Азийн өндөрлөг дээр байж байгаа 2000 жил 3000 жилийн түүх бол ховшил шилжил тэр хоёр хоорондоо шилжээд нэр уснаа өршлөгдөд байснаас биш нэг л одоо жишээ нь бүхэллэг хүн ам ухсаатны залгамж явж байгаа шүү гэдэг юмыг л одоо хэлж явах шиг байна тийм ээ. Тэр энэ Жужаан одоо дэмсэрхийн улс байжээ гэж. Гэхдээ энэ яаж мөхсөн бэ? Энэ улс. Одоо тэр өндөр төрхтэй. Үгүй. Үгүй юу. Энэ Жужаан гэхээс өмнө тэр түрүү Монгол нэртэй холбоотой юм байна. Энд бол яг хожимын одоо 13 дугаар зууны үед одоо дэлхийд чинь монголчууд хоёрхан нэрээр л танигдсан шүү дээ. Нэг нь Монгол, нэг нь татар. Тэгэхээр энэ хоёр актер нэр хоёулаа энэ үед үүсэж чинь гэдэг маань хоёулаа Жужааны үед. Монголчуудын мөхлөг бол их дээшгээ яваад тэгээд хүмүүстээ залгаалтна гэдгийг чинь эргээд эсрэг том сүрхий баримт болох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр Монгол юу гэдгийг бол гадны зарим эрдэмтэд бол мухар гэд тэгээд байгаа юм. Тэгээд та түрүүн боол гэж хэлсэн тийм ээ. Энэ дэр домгийг сайн хараад нэлийн тийм задлага шинжилгээ маягийн хийх юм бол угаасаа язгууртай айлын хүүхэд байж байгаа тэр чинь олзлогдоод хэсэг зурал боол болоо. Тийм. Хоёр тэгвэл хэрвээ уламжлсан харах юм бол за би зүгээр түргэн жишээгээр хэлье. Түргүүд Жужаанчуудыг мөхөөчөөд улсыг нь давцаад хүчийг нь хуваагаад Жужааны хаадын өргөх чинь 3 хэсэг хуваагдсан цугтаасан байна. Тэгээ нэг хэсэг нь Хятадын яг умаржаа улсад очиод нийслэлд нь очиж суудсан. 3000 орчим хүн. Язгууртнууд. Тэгээд ар гэрийнхэн тэгээ тийм ээ. Тэгэхэд түргийн хаан илч давталгаад над болоо нааш өг. Наа чи миний албат. Гэ нэхэж байгаа юм. Тэгэхэд нь умаржаа уугийнхан чинь угаасаа жоохон түргүүттэй эртнээс харилцаатайс хоёр төгөл түргүүд хүчрэгчээс учраас жоохон имис юм хаашаа тэр 3000 хүнийг гаргаж өгч байгаа юм. Тэр 3000 хүнийг гаргаж өгөхөд насанд хүрсэн эрэгтэй насанд хүрсэн эрчүүд голцоодыг нь устгачаад үлдсэн хүүхэд залуучууд охид хүүхдүүдийг бол боол болгочихж байгаа байхгүй юу? Энийг сайн анзаараарай. Тэгвэл Монголыг боол болж байгаад зутаас гарсан байхгүй юу? Тэгэхээр тэр чинь домог нь бол ийм байгаа юм. Тавгачийн тонол морин зэргүүд хилийн хайч маягийн хийж яваад Монгол улсын нутаг дэвсгэрт явж байхдаа тэр хүүхдийг олзолж авсан байхгүй юу? Хоёр тэгвэл тэр мухар байсан бол яагаад хятад сургалжид энэ үстэй байсан тийм ээ? Энд чинээс авахулаад хаашаа урт үстэй байсан гэдэг. Ингээс нэрлэхгүй шүү дээ. Тэгээд тэр чинь овг нь Монгол юу гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг зарим эрдэмтэд бүр энэ дээр нь сүрхий дөрөөлөөд Монгол гэдэг аймгаас энэ хүүхдийг олзолсон гэж. Дээрээс нэмээд язгууртны хүүхд байх болцоотой байхгүй юу тэр чинь. Бас. Тэгэхээр дараа нь тэр чинь өөрөө цэргээс цугтаагаад 90 цент хүрээ тэр чинь хүн амтнд цуглуулад удирдахч болно гэдэг чинь зүгээр бас нэг тийм Чингис хааны хөв зээг л бас Чингис хааны хөв зээг татсан юм шиг байна. Тэгэхээр энэ бол бас нэг тийм харизмтай усууд тийм лидер маягийн усууд бас хийхэр л үйлдэл гэж боддог. Энэ үүднээсээ бол тэр Монголыг гэдэг маань угаасаа овгооч мэддэг байсан тийм ээ. Тийм ч учраас өөрөө гарч ирээд өөрийнхөө овгыг ингэж нэрлсэн энэ гэсэн тийм таамаглал байж болох юм гэсэн санаа бол гардаг байхгүй юу.
Татар хаан бол яг өөрөө бас нэг том жигүүрийн толгойлогч. Жижааны. Тий. Төмтийн ноён шахуун баг шүү. Тэгсэн яг тухайн үед нь хаан ширээнд суужсэн нөхөрт нэг нөхөр хов хутгаж тэр хоёр хоорондоо баг шиг иргэний дан хийж татар хаан чи яасан байхгүй 414 онд. Тэр чинь 10-аас 14 оны хооронд хууль явдал 410-аас 14-өөс 24 оны хаан суулсан шүү дээ. Тэгээд 14-өөс 29 он бичих. Наа чи Чингис хааныг маань төрөхөөс 600 жилийн өмнөх бол үйл явдал бид яриад байна шүү дээ. Яриад байна тий. Тэгэхээр Монгол нэр бол ийм эртнээс гарч ирсэн гэдэг Монгол концепцийг татар бол гэдэг хоёр нэр Жужаантай холбоотой юм аа. тэгээд энийг хамгийн сонирхолтой хамгийн Францын турклогч хүн хэлсэн шүү дээ. Монгол үг байж магадгүй гэдэг тийм ээ. 1820 он. Тэрийг эрдэмтдийн нэг үл хэлсэн л дээ. 100 жил өрөндийн эрдэмтэд огт анзаарахгүй байхгүй юу? Тэгээ Японы эрдэмтэд тэр чинь дахиж босгож ирсэн байна. Сануулж яаж. Тэгээ Сүхбаатар багш энийг бол бүр нэлээд онлайн төвшөнд нь авчиж хөгжүүлсэн. Энэ юу юм? Одоо төрөө бол би Жужаан яаж мөксөн бо гэдэг асуулт. Асууж байгаа юм байна. Асуудал одоо доктор маань өмнөх юмаа тодруулах гэж яваад нөгөө асуулт нь мартчихж байна. Юу болов? Юу болов? Гэтэ тэрийг өргөжлүүлээд одоо Жужааны мөксөн яг мөхлийн яг зүгээр шалтгаан бол мэдээж зэрэг төргүүдийн бослого бол байгаа юм л да. Гэтэ яг үндсэн шалтгаан бол тэрнээс өөр. Угаасаа Жужааны төр өөрөө одоо юу гэдэг юм те. Жохон дампуурлын байдал руу явсан ч гэдэг юм. Тэр одоо бичсэн мэдэг шнэ. Амгаа гэж те. Хаан одоо юунд суусан. Тэр нөхөр бол бас жохон тийм хэрэг шийдэхтэй шударга биш завхаа зайдан бас нэг жоохон ялцарсан юмд дуртай мөнгөн дуртай гэж байгаа тийм мөнгөн дуртай өнөөгийн төрийн өдөрт шүү. Тийм хүн байсан. төр мөхтөл үнсэн хэлбэр шинж. Тэгээ тийм хүн хаан болсон явдал бол ингээд тэгээ олон жил хаан суудсан тэр тэгээ олон жил 20 зуноос тэр чи сууж байгаа шүү дээ. Тэгэж олон жил суугаад тэр нөхөрийн үед одоо Жужааны төр бол жоохон юм дампуурлын байдал язуурлын байдал руу орсон байна л да. Тэгсэн ирнэ тэр чи өөрөө би хаан гэдээ бас их хэмсэг. Тэгээ тэрнээс нөгөө юу их юм ураг барилтахыг одоо тэгээ төргүүд одоо уухт нь бол чи миний боол ээжиж яалаа гэх тийм ээ. Ийм том шаардлага тавилаа гэдэг. Тэрийг одоо тий яхад тэрийг шалтгаалж төргүүд бол буслаг гаргасан. Тэр бол 552 оны үйл явдал шүү дээ. Энийг бол түүхэн төмөрчдийг хөслөгөө. Ягаад гэвэл төргүүд чинь төмөрийн алба барьдаг, төмөрчин боол нэртэй алтаангийн сууж исэн. Тэднэр л одоо буслаг гаргаад өөрөө тусгаарлаад улмаар одоо товтлоо. Тэгэл 55 он гэхэд үндсэндээ бол Жужааны улсыг бол мөхөх үндсэн юм болчихж байгаа юм л да. Үндсэн шалтгаан болчихж байгаа юм л да. Тэр үндсэндээ бол аливаа улс төрийн мөхөх үндсэн дотоод шалтгаан нь гол шүү дээ. Дотоод шалтгаан бол угаасаа л тэр төр нь төр шиг байж чадахгүй одоо юм дампуурлын ийм юмд Орсонтой холбоотойгоор тэр Жужааны төр өөрөө суларч байгаа байхгүй. Чинээс Жужаан бол өөрөө маш хүчтэй. Нэг удаагийн тэр төргүүдийн бослого юмд зохицохооргүй хүчтэй байсан шүү дээ. Тухайн бол ягаад тэгэхээр Тобон нар чинь бүр хятад сурвалж вэшүүдээр байна. Жужаанд зориулаад тусгай юм гарнизонууд байгуулж байгаа байхгүй. Тэр нь бол умар тэлийн хойдлын хамгаалтанд зориулаад том гарнизон хамгаалсан. Тэр гарнизон нь бол маш чухал. Хамгийн гол цөм тэнд байсан. Ягаад гэвэл Жужаанд гол байхгүй. Урагшаа бол нөгөө талдаа Өнгөртөхийн улсуудтай тийм хийхгүй шүү дээ. Тэр гарнизоны хүчээр хид хид удаа товтлсон яасан бол төдийлөн том амжилт долоог байхгүй. Яг мэдээж ялж ялагдчихсэн биш нь гэсэн. Жужааныг одоо бүрэн мөхөж чадахгүйсэн. Тийм хүчтэй байсан улс яагаад одоо нэг тийм ээ ийм юмд ингээ мөхчүү гэдэг асуудал гарч ирж байгаа юм л да. Тэр агуулгаар нэг түүхийг харах юм бол түүхэн үндсэн шалтгаан гэдэг дотоод шалтгаан гол байдаг. Мэдээж яг тэн дээр босод одоо юмнуудаа шалтгаан хүчлийн бүрдүүлж өгöd. Тэрийг хүчрэхэг байсан бол тиймэрхүү бослогыг дараал нөгөөдөл нь босч чадахгүй шүү дээ. Тэр бослого яагаад гардаг гэдэг чинь хүмүүдээр бид нар ярьж байгаагүй. Хүний хүчээр сулраад ирэнгүүтэл Сямбинер тэндээс бослого тэмцэл гаргаад ирж байгаа болохоос хүнүүгийн төр хүчтэй байхад бол Сямбинер юм Жужаан ухаанаа тэгэл бослого гаргаж чадахгүй шүү дээ. Тэр чинь тэр суларцсан гэдгийг бол тэд ингээд харж л байгаа мэдэрч л байгаа. 200 гаруй тийм ээ. Үзэгчтэй одоо ерөнхийдөө оролцогчд маань ерөнхийдөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Өнөөдөр бол бид нэр Монголын угсаа гарвал нэвтрүүлгийн гээд цовруулаар Жужааны улс гэж ямар улс байсан тухай одоо ерөнхий тоомыг Нэрон улс гэж бас нэрлэдэг. Энэ доктор Батсүрэн дэлгэр жаргал хоёр доктор бас одоо сонслоо. Тэгэхээр тэр үзэгчид нэг зүйлийг бас анхааралтай бол зүгээр. Өөрөөр хэлбэл Жужааны үед буюу одоогоос 1500-600 жилийн тэртээ одоогийн Монголын нэр Татар аймгийн нэр одоо сонсдож байсан. Ийм учиртай гэж одоо тийм шинэ мэдээг хэлж байна. За тэгээд Жужааны улс бол
ер нь хүнийгээс уламжилсан монголчуудын гаргалын одоо Уг Монгол ийм улсууд, язгуурын Монгол улсууд байж энэ улсууд одоо мөхснөр тэр дотор байсан төргийн боолууд одоо жишээ нь ослог гаргаж одоо мөхс юм аа гэж ингэж одоо тэнд дүгнсэн. Энэ дүгнэлт төр өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөж байгаамаа. Ингээ үзэгчид та бүхэнд баярлалаа. Дараагийн одоо цуврал нэвтрүүлгээр бид нэр одоо жужааны дараах төргийн улсуудын тухай нэвтрүүлэг явуулах юм аа. Хүн төрлөختний түүх, дорноос, монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд төр байсан юм. Орон улсын гаралтай Хямлай тэнэлт крем шүдний